Нэвтрүүлгийн нандин дурсамжуудтай бид хамт Ганган брэнд. Буурал их уяачид хүлэг мордын хамт буудлал суудлаа зассан буян тухайгийн буурал дэнж. Эртнээс нааш энэ дэнж дээр ирээн алаг асар майхан алаглаж, өн эртний өвгдийн сургаал, шандас сан хүлэг мордын болор сувдан хөлс, туурайн төвргөнтэй хослон, шанхан задгай дэлэн дээр гин гондууд суурайтуулж, алтан твшин хөндийн ая данг тааруулан, тэнгэрт нэг ч үйлгүй тийм нэг өглөө ардын өвсөлийн их хоёр наадам эхэлдэг. Буян тухайгийн наадам төрүүлж яригдсан түмэн эхүүдийг 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн 30 дахь дугаард оролцуулж байна. Монгол нүүдэлчдийн ёс заншлын дунд морь тэмэн хөсгөр өртөө хошуу хэрээн газрыг туулан буй дурандаг сунган буян тухайд ирсэн наадамчдын дүр зураг. 100 тогруу далавч хунам цомцох шиг зургийн ухаар адил Монгол наадмын өнгөйс азрагны уралдаанаар эхэллээ гэж Монголын нэрт яруу найрагч Шагдар сүрэнгийн гүр азрын хэлсэнчлэн буян тухайгийн наадмын дүр зураг тодхон харагдаж байна. Нэвтрүүлгийн 30 дахь дугаарт ардын хувьсгалын оюун хоёр наадам нэг төрүүлж нэг аман хүзүүцсэн. Монголын шигшмэл хурдан мордын их хурд хоёр уралдаанд түрүү магнайт хурдсан Түвэнгийн баян цагаан сумын уяаш Данзан нэмийн даваа хүүгийн цолмон халтар азраг. Мөн улсын баяр наадамд их насны моруулаа төрүүлж соёолон аман хүзүүнд хурдсан морин спортын төв клубын зандан хүрэн морины талаар хүргэнэ. 91 онд төрөлсгийн ажлыг өгчөд 93 онд аав маань ойчод. Тэгэд миний нэтэд тавьсан юм ачаад. Ардын хувьсгалын 86 оны дааг юмсан. Манай солон алтар тий. Тэгэд манайхын хотод байсан. Тэгээд манай нэг хажуудлын Булган аймгийн хүмсэн тэднийх манай хэд хүүхдтэй энэ бид нар тэгээд манай хөчнийх нэмэр болоод байдаг хүн байсан. Тэгэхээр тэр хүнд би хуралзагны хүүхдийг даагыг бэлгэн өгнө л гээд хэлсэн. Тэгсэн чинь 86 онд манай адуутайгаа ордоос үчээд хуралзагны төрүүлж анх. Тэгээд заадаг нөгөө хүнд даага өгнө гэхэд хоёр хэр дагуулсны нэг юм байдаг шээ. Тэгсэн намар би нөгөө жоохт аавгаа жоохт очиж чинь энийг даагал уянд зэлэн дээр л үргээд газар ухчихсан нэг даагаагаа чи хараарай гэж. Жохон алтардаг доод талд нь бүржигтэй хонхойд л ухчихсан тийм газар ухчихсан тийм их ороод гэсэн үү тийм л даах байсан. Тэгээд наачаа. Энэ бол очны хөрөнгө ихэн эцэг нь их тал нухсар манай өөр ядууны оргүй байсан. Тэгээд бүрдээш явах юм бол тэгээд гашрын Монгол алтраар нааширг нөгөөтлөөс одлоо Батуйнгаа онгорцсон удмаар мөн дээр энэ одоо манайхны төмөр шилбүр нэрийн жимээг одоо нөгслээ. Мөрийн гомбодор гэдэг хүний бааши алтраад урдаалтсан байсан. Тэрний охин байсан тал орно л доо. Имаштай дээс ландам жоош их удамтай даа. Тэгээд тэнийг хураалгасан гарсан. Тэгээд тэр хүн гэрээ хангатаа дандаа байлгадаг хоёр жил хуулгасан. За алтар. Тэгээд алтар тэгээд суулгачихсан тийм хөрхөн алтардаг жоохон тийм нэг их өндөр дарам хэрэг тийм дохон дээр одтой тийм. Тэгээд алтардаг юм шиг хаяа хөөгтөр нь үлдгийг новхон болсон. Дандаа өхөртэй цугаар тиймээ манай алтар шүтлэн болсоо л гэдэг ингээд гэсэн. Би цолмон гэдэг өгсөн шүү дээ. Нөгөө за тийм үгээд тэгэл хаяа орж гарна манайх яруу цугт. Тэгэл өгсөн. Тэгсэн соёлон болтгий жил нь энэ юу хурдан байж магадгүй сайхан болоод байна гэд. Хойшоо энэ гүнтийн давааны хавьд нэг хүн юусэн. Өөр хангаа хүн гэдгийг би нэр матчихад. Тэгсэн соёлон би алтараагаа тус 15 дарлоо гэд над дээр хөтлөөд ирлээ. Тэ улсад өдөрч 4 сардан 4 лавлаа бай. За ихтэй дарагдуулаад эцэг найд болчихсон юм гэсэн чи. Эхлээд шээжин явна гэдэг үг. За тийм байх. Хойдон жил нь 91 онд улсын баяр наадам дээр би назраамаа үзүүлчих гэсэн да. Тэгсэн чинь бас хөтлөөд ирлээ соёл азганы дараах нь. За 9 дорлоо миний азраг гэдэг. Хавчиг азраг. Тэ хавчиг азраг шүү дээ.
Тэгсэн хойд хоёр улаан байхгүй. Урдлын хоёр улаан сагтан улаан байна. Тэгээ юус торлоо гэж. Тэгээ байж юусэн. Тэгсэн ирэх хөвлөнд 7-той болдгийг өвлдөө. Тэгсэн нөгөөг манай хараад ирээ цагаан сар манай ажаа золгоод. Ингээ байсан надад тэгж байна. Юу яа. Би алтразарга юу яасан. Оролдуулсан чинь байж байдгүй, миний нэрч байдгүй ингээд байна. Би энэ таавартай ойгуулж ялтацгаа. Манай дород тэг би жоохон нэрлэгч гоо дуурсан шүү. Одоо өндөгч хөлөглөний хаанаас авахгүй багш нэг ч юм уу гэж санагдчихал тэгээд л байна. Тэгсэн манай миний хотонтой зүйл яасан гэж. Санаачгүй тэгсэн чинь хэд онсон чахад гоо та азгаа авах юм уу гэж. За. Тэгээд бүр чажаа ташуурдаад ихэд хоёр ташууртай болоод байсан. Заалгаад үдийн давааны тэнцээ дахиад утсан. Тэгээд заалгаад дахиад утсан. Баруун хойноос яг ашаад үйсэн баруун хойноос яг ашааргаа гүйж явахад бид тэрийг очиж тараад их бэлэгтэй сайхан болохгүй юу? Яг бид нар урдаас нь очиж байгаа тэр баруун хойноос ирж байгаа ашаан дээр хоёр цаас болцсон юм шиг. Санаачгүй сайхан тэгс ихгүй сайхан болсон байна нөө. Саа тийм ээ. Манай ажил гэж байна. За энэ миний зүгээр юм байна та. Энэ зүгээр юм биш үү? Нүд нь ямар сайхан юм бэ? Би бас нүд харж чадаагүй юу. Тэгсэн манай хүн би нүд харах одоо мадас айтсан. Зайхтэй яваад. За тэгээ юу яваа гэж бодоод нөгөө хүнтэй хэллээ. Халтаазгаа авъя ингэж хийсэн гэсэн шиг. Та паспортыг авчихсан. Гүүл юу яа өөрөө дагуулж ирэх. За. Тий. Тэгээ уцаад өгөхгүй. Тий. Нөгөө хариуж ирсэн. Тэгээ би өөрөө дагуулж очиад халтаазгаа 4 хоногт авсан. Тэгээд одоо стаз би бас гадагш явчаад манай хөрөгч тургаж авсан. Уйчатаагүй 92 онд. Тий 92 онд. 93 онд төрийн наадам алтаазгаа уяад улсын наадамд оролдуулаад ямаас төсөгсөн. Хараасраг бол хуучмас урдж байсан шүтлэндээ төрүүлж байсан усад 750 жилийн ойгоор одоо аман үзүүлж байсан ийм хараасраг байгаа. За энэ хүр хаасраг жаахан сууж байх шиг байна да. Араас нь энэ шар газар ороод ирлээ. 4 муу тавтал орж ирж байна гэсэн үг бид нар бол 6-ад одоо энэ хул зусмын азраг орж ирж байна. За бонд хоолын дөрөвдөөр азрагнуудын дөрөвч гараад ирлээ. Хамгийн дөрөвд одоо та бидний харж байгаа азраг бол барьцааны сангийн аж ахуйн хөндийн хул азраг тасархаа орж ирж байна. Энэ бол уржин жил улсын баяр наадамд гурвалж байсан ийм хурд хөндөгөөрөө бол одоо энэ азраг төрүүлэх юм бол улсад 3 дахь удаага морой төрүүлүүлэх ийм сайн уяач байгаа. Аман үзүүнд нь одоо Баян цагааны даваа хүү улсын алдарт уяаш даваа хүүгийн азраг орж ирж байна. Энэ хээр азраг. Энэ хээр азраг бол Дансан нэмийн алдарт хүрэн азрагны үр байгаа. Даваа хүү уяаш морин төрүүлгээс гараад одоо өөрөө бие дагаад өөрсдийнхөө морийг уйж байгаа. Энд бол бас сайхан хурдан азраг байна. Энэ хээр азраг. Их хөл чангатай бүр маш сайхан гიშгдэлтэй орж ирж байгаа та бүхэн харж байгаа бүр цацалсан ийм сайхан аялалтай хоёр азраг юм хоёулаа адилхан. За арга байхгүй барай даанч ойртсон байна л да. Хөндийн хул азрагын улсын баяр наадмын азрагны уралдаанд төрүүлж тод марны торгон жолоо боллоо. Аман үзүүн даваа хүүгийн хээр азраг орж ирж байна. Баян цагааны даваа хүүгийн хээр азраг. Дансан нэмийн алдарт хүн азрагны үр аман үзүүдлээ. Гуравт олж ирж байгаа энэ азраг бол Морин спортын төвлөбийн Батчулууны уйсан сартай хүрэн азраг орж ирж байна. Энэ бол соёолын насндаа 750 жилийн ойгоор хол тасархай дөрүүлж ирж байсан ийм алдартай хурд 70 жилийн ой их баяр наадмаар аман үзүүлж ирж байсныг та бүхэн санаж байгаа. Энэ азраг айдсын даваа даван давтал өнгөлж явсан. Харин алдар толгой ороогод ирэхэд одоо сүүлийн ардаа явсан хоёр азраганд гүйцэгдээд ингээд гурвалж ирлээ. Дөрөвт улсын алдарт уяач гарам живийн өсгий цагаан хар азраг бас сайхан орж ирж байна. Энэ бол шүтэн насндаа улсад төрүүлж байсан 70 жилийн ойгоор аман үзүүлж байсан сайхан азраг байгаа. Том битэй шидлэл холтой юм азраг. За айргийн 5-3 азраг тун ойрхон явж байна. Тун ойрхон явж байна. Энэ нэг бэлвсэн зээр азраг байна. Хоёр хул шарга хоёр азраг гэж байна. За ингээд
Төв аймгийн Баянцгтын сангаачийн Цэрэн бэлгийн бэлгэсэн зээр газрах айргийн тав боллоо. Нэг усын баяр наадмын аав маань очсон жилдээ тэгээ би нэр тэр анхан гэж гарсан. Тэр 3 төрийн наадамд төрүүлсэндээ алтсан. Тэгээ төлөвлөлөө. Тэгээ танаас хойш 7 8 10-аар л ордог юм аа. Тэгээд бас би нэг тэр үед чинь Япон яваад байдаг ажилтаа. Тэгээд манай өдөрийнх бас л амжихгүй малууртай ингээл байдаг. Ер нь мөр үед гэдэг нь ихээхэн хөдөлмөр зарж байж одоо үйдэг. Бас тэрэд орж иж өнөхөөс зүгээр нэг тийм 2 3 санаагаа за яг техник хийж болдгоо юм байна. Бол тийм та. Тэгэж өссөн да тэгээд төлөвний хурдд төлөө тэгээд төрийн наадамд 2 дүүжа амгаалт их хурдд нөхсөн юм аа. 10 дотор 10-аад орсон. 10 дотор л ордог. Тэгээд одоо бодлоо нэг хөлсөн гарахгүй л 10 дотор орж байсан. Янз бүртэй тэгээд арай дутуу яатай гүгшгэл одоо тэгээд жоохон тэгээд байсан да. Тэгээд би аваас хойш бас аав минь нэрийг бидний нэрийг одоо ч гэсэн одоо тэр энэ ордод хүмүүсийн дээдлэг дээр азар биднэрт авсаж өгсөн. Тэгээд тэр хүн буцааж өгье гээл тэр чинь тоохчгүй сараад орчихгүй шүү дээ. Тэгэхээр цаанаасаа бурхан бас одоо энэ ус байлгуулахгүй гэдэг юм уу яадгийг бас надад таниулах гэж буцааж өгөөсөн бол одоо л гэсэн юм очтой. 1993 94 оны улсын баяр наадамд Талтраа азраг төрүүлж амаа үзүүдэд 95 онд улсын баяр наадамд азраг бодилсан байхаа бас нэг тэр жилээр нь яаж уралдсан юм бэ? 9-д орсон. 9-д орсон. Их сунгаад энд түүний гол сунгасан манайхны эцэдийн боргодод нэлээд зайт төрүүлсэн. Тэгэхээр манай дараа нь манай салмун байсан. Тэгэхээр тэр жилиг таарах хол байсан юм да. Тэгээд яасан өөр хэмнэ. Их амгалан цоо тийм амтсан да. Тэгээд 96-нд 9-10 бас тэгж орсон шүү дээ. Манай Батөг хол төрүүлсэн тэгээд. Тэгж л орчдөг. Тэгээд 10-аар л орондоо. Хойшлол гүйцэтгэх юм бол урдаа нэг таашдгийг. Гүйцэхгүй л хоояатай бол 10-аар ордог юм цацх байлаа да. Тэгээд таны минь олон сайхан төл гарсан да гэх юм тэгээд. Би буюу хэмжээнд сундрагандаа гэдэг да тэгээд. Дандаа сайхан дахиулж чадаагүй бас. Орогийн 13 тэгш биш та. Бас ээлжтэй байдаг л багт гэсэн тэгээд. 1997 оны улсын баяр наадам бол буян тухайд их сайхан наадам болж байсан баха. Одоо бичлэг нь бол байдаг. Тэгээд таны хонгор азраг төрүүлээд таны үеийн дээрээс толгон хулгаддаг азраг айрагдсан, төвшин хувьцаат компани захирал зоригийн хөрөнгө гэдэг азраг айрагдсан. Тэгээд халтар азраг бол Хинтээ аймгийн Цэнгэр мандас сумын Сандаг дөржийн хар гэдэг алдартай хурдан азрагтай бол ер нь нэг аана мань уралдсаар гад адсын даваад авч ирээд одоо арлуунд хонгоож угаалаа бичлэг байдаг. Алдар толгойн тэнд тойроход нэг жоохон алтар азрагнаас үлдс хийдэг баха. Тэгээд тэр жил бол даваа хууяач нэг азрагаа төрүүлэх гээд нэг нь нэгээр нь тэлсэн юм гинлээж гэдэг юм уу. Халтар азрагаараа одоо тэлж яваад хонгор азрагаа төрүүлэгдсэн гэдгээл гэлээч гэдэг үлөө нэг тиймэрхүү яриануд бол яг би зүгээр сонсч ил байсан юм байна. Тухайн жил ер нь яг юу болсон юм бэ? Халтар азраг тийм айрагдах хэмжээнд одоо шууд хурдан байж чадаагүй юм ер нь. Тэгээд ч одоо төмөрөл ариг төрүүлэх гэлгүй яах вэ? Гэхдээ манай солмон ер нь тэгээд чэждээ азахтай л уралдана л та. Тэгээд надад хэлүүлэхгүй өөрөө. Энэ урдаа юм явуулах дурггүй. Одоо залуу хүн байлгахад чинь хараа залуу хчнийхэд хажуугаар нь тэр сүүлд нэргүүлчихэд хойноос нь давхад энэ зүгээр нэг тийм ингээд урдын хажуугаар олдох гэдэг байсан. Тийм уйлмаар азгаа ш. Тэгээд яг тэн дээр хараазах шиг надад нэг сандагдаж нэг над нэг хэлс тавахаа гэж. Надтай хад олсол янз бүрийн юм яадаг юм чинь нэг дэж оролцсон шиг юу нүү ярьдгийг. Тэгээд юм санснаар болдог юм чи гэж хаавах уу? Дөндөл юм байдаг. Гэхдээ үнэхээр хараазахтай оролцсон хозог солмол да. Манай тэр хэд азар дотор авалт. Ер нь хэдэн часар оролцол үзүүр дээр нь явна л да. Тэгээд би бодож ирсэн. Яс тэгээд санагдаад надад хэлж байна. Миний хараас 10 гаруй төрүүлээд түүс юм а. Бариан дээр нэг л азаг бурууталаар нэг орж ирчээ нэг 4-ний хавьд гэсэн толгой. Өшөөзөг ойртог юм штэ. Таны халтаазах яасан урд юм бэ? Газрын ихэд болоход манай хараасанд ирлээ штэ гэж байсан. За. Тэгэхээр тэр хүн зүгээр зохиож яриаггүй, магтаж яриаггүй үнний л ярьж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд нэг тийм
одоо миний алтаа тэгэл үнэл яаж биш тийм ээ тэгсэн гэж. Тэр одоо хүмүүс бас тэгж хэлэхээрээ тэгээд тэгж хэлж оролцсон тэгээ 3 цагны ясан тэлэгдэх юм гэж юу байх вэ? Ер нь одоо морой төрүүлж яригдуулна гэдэг чинь төрүүлж яригдуулах гэж саналгүй өөрөө мортойгоо хайчил морин дотор орж савих л тэр л одоо хамгийн чухал шүү дээ. Шагаа харагдаг хүмүүс шүү дээ. Тийм. Ер нь нэлээд жоохон үгүй нэлээд онохгүй ч юу яг одоо жоохон настай хүмүүс чинь тэр нэг юм чавх гэдэг нэг юм байд юм шүү дээ. Тийм. Тэрийг та мэдэх үү? Мэдгүй. Тэрийг харах уу? Хөөе харуулж үзээ. Бас тэмцүү хэцүү шүү дээ. Алдвал. Тэр үү? Тий. Хаяг гэнэлэг чинь салгалал гар чичээл нөгөө дүүж мууж онох ихэл чинь гэдэл хаяг гэдэг хурч хөөрөл бие бариад за анмал цагтал өгсөж бие жагаас даатууч. Гүйл огт авалч. Нүгэлтэй. Алтразраг улсын баяр наадамд төрүүлээд аман хүзүүцсэн азраг түүнээс хойш нэг 10-аад жил бас нэг 10 гэж тоон дотор нэлээд олон хурдлсан юм байна. Тэгээ таны гэргийн бас нэг хэлсүүг байдаг баха нэг нэвтрүүлэг дээр энийг том уяач гэхэд энэ хурдаа цагийг нэг нэлээд олон жил муу юусэн шүү гэдэг үл юу гэдэг үлээ. Тэр цаг үедээ тэр нь яасан юм бэ? Ер нь ай төрүүлгийг боддог л байлаа л да. Тэгээд болтгоо баас тэгээд өөрийгөө өмөрөч яах вэ? Би одоо энэ сайндаа тэгээд одоо нэгэсэндээ алтаазганда одоо мөргөн санагддаг байхгүй. Мөнч мөө ийсэндээ хариуцлагагүй юм гэж. Яг тэгээд тийм байх хэрэгтэй байсан бол гэж өөрийгөө зөвтгий. Тий. Юмны тоо их актер да тэгээд аваас нь хойш миний гар дээр хөвчиж бид нарыг бас дийзэрхт хургсан антин шүдээд гэж. Их шүндэлдэг юм да байлаа да тэгээд манай өгч намайг чи ацгаа муу гэж тэгж нэлээд мэлцэг энтэглээс. Одоо яах вэ тэгээд өнгөрч гомч яах тэгээд тиймэрхүү л басдаг та. Даваа хүүг зөвхөн бүх хурдан морь хоёроор оролдож байсан хүн гэж бодож болохгүй. Төвний хөдөлмөрийн дэвтрийг сөхөл бас ч сонин түүх илэрнэ. Төв аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний газарт хэвс өөлөгч байсан. Хэвсчдийн уран гараар мэтгсэн өнгө алгалсан хэхвар бүхий хэвсийг өөлж засах гэдэг бас л ур ухаан сорьсон чимгэлүр ажил. Дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт эрентгийн техникчээр 6 жил ажилласан. Бас л анхаарал шаардсан хүний аль настай холбоотой чухал ажил. Аймгийн хурдан морин юм. Үли хөдлөх хөрөнгө хогшлон гэвэл аавын мөнгөн эмээл хазаар, хөдлөх хөрөнгө нь гэвэл энэ хэдэн морид. Өөр тийшээ бодлоо сарниулах нь үгүй. Миний хувьд хэрмөрөд онох үнтэй. Мэдэн жил хэр алтрагтайгаа миний хүч улс төрөлөө соёл хэрмөртэй гайрагдсан хүн байгаа. Цэгмаа гэдэг хүн чинь моригч дарахгүй чадчихсан. Тэстэ сайхан Тэр бодлогын тэшиг сунаас авсан хэрмөртэй өгөөж бас их л болдог байна. Сунгаа мөнгө даваа сайн. Тэр хол нутгаас ирсэн энэ жилдээ арай нэг яадгийн болдоо тийм ээ. Манай аав Чулуун сүрэнгийн Таштай гэж Төв аймгийн Баянцхан сумын уугуул хүн байдгаа. Тэгээ манай даах байх болохоор манай ээжийн төрсөн ах нь тэгээ манай аав Төв аймгийн Баянцхан сумын уугуул хүн ээ. Тэгээ улсын баяр наадамд манай аав буурал хязаалантай 3-т орж исэн. Миний том эгч Даштвагийн наран гэрэлгээд Дансан нэмийн ажнаа хүрэнгээд азаргаа унж төрүүлж исэн. Би өөрөө болохоор цолмоо алтар азаргаа унж төрүүлж исэн. Манай хүү мөнгө эрдэнэ Гаваагийн Батгуугийн соён бүрэн гэдэг азрыг унж 3-т орж исэн. Улсын наадамд би ер нь цолмоо алтар азрахтайгаа 1994 онд төрүүлж 93 онд айрагдчихсан. 93 онд амаа үзүүлжсэн. Тэгээд тэрэн дээр айцын даван дээр сарт зээрдгэж азрахтаа гарч иржсэн. Тэгээд нөө төрүүчийнхаа нэг азрыг халдцсан. Тэгээ алдар толгой дээр гараад манай даах байх өөрөн болохоор надаа алдар толгой дээр өөрөө байжнаа, гар тохноо гэж хэлжсэн юм аа. Тэгээд тэгсэн юу атал даах маань байдаггүй. Тэгээд би
жохоо хожимдож төрөж хаазрыг алдаа тэгээд нөгөө юу тхэн гутнаг гойдож байгаа. Тэгээд ойртоод ирсэн төрөж хаазраг маань яасан ч урдуур нэгс халуун морьтой хүн дайрч орж ирэл барьцсан. Халтар азраг чинь улсын баяр наадам 4 төрүүлсэн хурдан хөрөнгө азрагны төлөө таны аав юм. Яг нь ер нь нэг тэр цолмон гэдэг нэрч бол нүдтэй холбоотой байх. Монгол төрийн наадам төрүүлсэн азраг морь бол энэ Монголын хурд азраг морьдоос бас хурдан морьны шинжийн сударт байдаг бас олон юмыг авт төрсөн тулдаа тэр төрийн наадам төрүүлдэг байх гэж би боддгийг. Халтар азраг ер нь хүрээ азрагнаас ер нь ямар шихэн шинжийг нь голлоод аваад төрсэн адуунаас илүү юм нь ер нь юу вэ? одоо тэр манайхны нэрэн жимээ адуур сая би ярьсандаа тэгээ Батуйн адуур юуны гал шарын одоо буян цум гэж байсан билээ тэр үед Монгол алтрагуунт содны улаан гэж улсад бадгуу хөрний төлөхөд ам хөрс суулаазар нууруулаазар гэсэн 1950 онд тухай улсын наадам 5 дарсандаа манайцэг байж манай тэр аав нагсах авсан юм асуусан. Тэгээд тэр энэ орондоо тэгээд дулаан намжаас оршигд. Тэр онгорууд чинь тэр гомдорж өгөхтэй нийлсэн. Тийм одоо ярих юм байхгүй л дээ. Одоо өнөөдөр чинь дундгойн содны бэлгийн хөр азрагны чинь одоо эхийн төрсөн эгчин юм ахын юм мэдгүй хөрөнгөө манад байсан. Түүнээс гарсан юм шүү дээ бас. Өнөө солонгийн их тий. Тэр одоо тэр мандлын хүн гэж дэрийн сумын хорооно гэдэг хүний ах хүрээс болсон. Тэр шин тэр бас л олцох байх та. Их талын удам үнэхээр олон хурдан азраг. Тэгээ бас би боддог олон их хайгтны илчлэлээр бас хатнаас ихдэг болов. Адон. За тэгээд тэр нэг алхаа гიშгэн таарч bijil төрдөг байх та. За хөргөм яг хөө гэхдээ манайх би чамлахааргүй манай өөрийн онгой хэдэ төрийн ханаад төрүүлсэн зүгээр юм. Бас нэг ингээд хараад байгаад шинж бодоод байгаад нэг тийм. Цаанаас нэг тийм бурхны өгөөч гэдэг болоо тал гэж би сандаг юм да. 1994 оны улсын баяр наадам халтар азраг төрүүлэхэд таны эмэгтэй хүүхэд таныг 2 садаг эзэн хийсч ирээд л Эмилийнхэн талтар гарч ирээд 2 талаар нь оруулж байгаа төрүүлэгдэн. Тий. Тэгээд тэр манай гарамжууга алтар азраг өнгөж ирсэн шүү дээ. Тэгээд юм яг эзэнтэй юм шиг л юм санагдсан да. Тэгээд өв талаар нь ороод хошоо үлгээд нэг нүдний сурагч тоншоор гасан удаа цаан зураатай тэгээд л орж ирсэн. 2001 оны их хурд уралдаан гэж Монголын одоо хурдан мордын шигшмэл хурдан мордын их хурд уралдаан гэж их сайхан уралдаан болсон. Халтар азрагыг одоо 2 дахь их уралдаанд 3 жилийн дараа төрүүлсэн юм чи 3 жилийн өмнө бол тэр анхны их хурд уралдаанд одоо ер нь хайрд төрүүлчихээр хэмжээнд байсан болов уу гэж одоо бододгийн тэр жил ер нь яасан юм бэ? Ер нь анхны их хурдад би нэг зориулж байсан. Их сайн байсан. Тэгээд түрүүний гол дээрээс Google урдаа гаргаж ерөөсөө машин ачиг зүг хэдгээд ч үү ер нь. За эндээ зөвлөх бол нэг догшглоо их хэцүү. Тэгээд зүгийг гаргаж гол араас нь гаргасан, ердөө гаргаж өгөө. Тэгээд нэг хүлээл нэг юм шахаж байж гол дээш нь гаргасан. Тэр жигтэй хараагаад гүүн дээр ямаа шиг гардаг. Дээшээ дөрөвлөө тэгээ хараач. Тэгээ очоод хөлн зүгээр гайгүй. Машин дээрээс очоод. Машин дээрээс хараач. Тэр шин давхар юутай дээр нь юу байгаа шүү дээ. Гүүзүн дээр гараад тэгээд тэн дээрээс гүүн дээр харсан яг ямаа шиг. Хажууд сум амын дийлэхгүй. Манай нэг дөө. Тэгээд харангуйтай цааш өсөж гитээ. Тэгээд мөр оногсдаг юм байна. Тэгээд хөдлөгсөн чинь зүгээр өх шиг заа гэж байгаа. Тэгээд аргалж байгаад дараачихын бөөнөр л хэлж байгаа л нэг үчээр ачаад үүн гэж болгодог. Нэг зэрэг хүлээр хэцүү л дээ. Тогтохгүй. Тэгээд солон хэцүү. Юу н гүүгийн дэрэгдэл байхгүй л жоохол хүнд байх юм бол тэгэл уяа тарж гитэл авна л та. Ойрхон үеийн гүүгийн дандаа байнга. Их зовлонтой тийм ааш хэцүүтэй хурцантай тийм азрагс. Тэгээд баран цаашаа хөл гайгүй юм шиг маргааш нэг ажил хийчихээ нөгөөдөр нь Эрдэнэ сантаар очиод давхууллаа. Манай буянлагын хонгор азраг бас тэгээд хурдан байлаа. Эдээс манай хинжлээ хэдэж байсан. Би тэгээд толон холыг юутай толгонтой хоёрхны сонгосон.
그 долонгоос нэлээд зайтай байсан. Тэгээ үрчээд дээгүүрээ далангийнхаа мөрөөрөө очсон юм шин дагуулчихсан. Би тэгэд ойчт бордолоо уралдаагүй тэгээ бацгаад тавьдсан. Тийм очиртай. Монголын шигшмэл хурдан мордын их хур дуралдаанд хурдан халтар азраг бол төрүүлдэг жилээ бол хүүхэдгүй төрүүлсэ. Одоо нэг бичлэгэн дээр харагдаж ил байдаг. Яг л нэг хүүхэдтэй юм шиг уралдаад байдаг. Ардаас нь азраг хоёр талаар нь гуйдаад ирэхлээр л холдчихоол. За тэгээд л нэг буруу талд нь явж байгаад л зөв талд нь араар нь тойрч гараад л энэ тэр нэг яг хүүхэдтэй юм шиг уралдсан л да. Тэгээд зарим хүмүүс бол даваа хуугаа хүүхдийн албаар унгацсан юм гинлээ ч гэдэг юм уу. Одоо нэг тийм уралдаа хийсэй л гэж ярьдаг юм л да. Тэр ер нь одоо яасан азраг юм бэ үнэхээр тэгж сургасан юм уу? Тэр шин ийм л дээ. Тэгсэн энэ улсуудаас хөөгдгөмөр төлөвлөд биш. За. Бүр одоо 1979 онд байгаа. Энэ тэр түүний гол дээр харж ирэн тэр жоо. Тэгээд айрагдаад байсан. Тэгээд доосод юм уу тийм хэлээд яг тэр үед л ажилласан л. Тэгээ би бас яг хоёртой холбооны хурдаар ер нь одоо энэ хүүхэдгүй ингээд гэсэн намайг доодог байдаг. За. Тэгээ би хурд дээр бодсон. Миний хатраа цагаамар хадуулах юм шүү дээ. 17 төгсөөс яавал яг гэдэг. Хүүхдээ бодчихаар яа богод болчихсон. Иргүүлээд тэгэл төрүүлж байгаа. Тэгээд тэр урд дээр нь тэр юу нэ байгаа шүү дээ. Тийм. Тэгэл тэрний төрчингүүтэл хөгдгөө төрүүлдэг юм байна гэдэл 5 өхрээд болгосон шүү дээ. Тэрнээс хоош. Тэрнээс энэ ус чинь яг би энэ олон шалраг төрүүлсэн байсан. Тэгэл энэ одоо намайг ягаагүй энийг төрүүлдэг юм байна гэдгийг хэлээд өгөх яахгүй би амжилтыг нь ойлгосон. Нэгдүгээр яавал яг гэж үзсэн. Би 17 настай байлаа асуух. Тэг яавал яг гацтай юм биш. Тэгтээ би энэ бараг төрүүлэх байх санддаг байсан. Урдлын сунгаан дахил дээр урд жилийн тэр 98 баха анхны юун дээр би ер нь бас төрүүлэн санаатай үйсэн юм шүү дээ. Тэгээд болж өгөхгүй. Тийм учраас тэгээд арай хэтрүүлчихсэн юм да 5 насаар ойжлуулдаг. Ер нь бол төрийн наадмын өмнө хүүхэдгүй төлсмөр явж гэдэг бол одоо ямар нэгэн гадаадынхаар энэ чинь бол болохгүй байх шүү. Гадаадынхаа бол ийм л байдаг хастаг юм өстой. Нэг тийм энийг бас жоронтой болгосон даа. Тэрүндээ бас зөвлөгөө санддаг. За манай салон хоёр нүд нэг тасал үчиглэлтэй юм. Тийм нүдтэй харагддаг шүү. Гэлтгэнс одоо нэг тийм болчимгүй нэг агтун байдаг шүү дээ. Гэлтгнаал байдаг. Яаш тонголог ихтэйхэн гэлтгэнс тасал нүдтэй тийм л нүдтэй дээ. Гол босднууд адам байдгүй яваа байдаг юм би. Бага винт 400 их бүдүү юмсан. Одоо тэгээд тэр амгалан зантай тэр бие тоосон гэх юм шиг удаа ер нь нэг л их зантай та. Тэгээд сайхан тогтоод ирдэг хаяанд уяад ирэхлээрээ тогтоод сайхан тогтоод хөдлөхгүй болоод ирэхлээр явдгаас хөдлөөд байхдаа л гайхдаг үү. Ер нь нийт нэг 6-7 дотор орсон байх шүү. Энэ орлогод ганцхан их хурдл анхны их хурдл санаатай юу бусдын дандаа уралдуулсан шүү дээ. Тэгээд энэ дээр тийм болсон. Тэгээд манай үеийнээс адам дуулал байсан байлгүй тэгээд манай үеийн онгоц төлсөн. Тэр зөндөөс энэ даацаг төлсөн гээд болдгүй юм дөө. Зүгээр ам их тангаахад буй их тулаан гэдэгтэй. Нэсвч адуугаа бол ер нь хэвээрээ шиг сандгийг сайн шиг санддаг л. Тэгээд болохгүй зүгээр яг улсад амтнд өгсөн энэ өдрийн адуунууд энэ урддаг юм л та. Тэгээд ер нь удирдах талаараа бол солмоо ер нь зүгээр баг шүү. Манай өөрөө зам тэрийг хараад байна. Одоо өнөөдөр гэхэд Монгол төрийн наадамд төрүүлчихэд хүүгийн төрүүлэхийг 2 хазаагаар үзсэн юм шүү дээ. Амьд дээр. Алтан гэрлийн хураацаар үзсэн. Манай нар хонгор үзээд байгаа шүү дээ. Бусд нь үзлэх би зүгээр мартсан байж магадгүй. Сэрүүн багт. Шинэ одоо Монголд авраг бол
хүүгээ төрүүлэхийг харлаа шүү дээ. Тийм л юм бий дээ. Өөрийнхөө хүүгээ харж байгаа. Тийм их оюутан таал гэсэн тэгт. Сээжинд тасарч гарч ирж байгаа бор азраг гарч ирж байна. А түүний араас зэв төрөн зүсмийн азраг мэндэ бөөндөө 100 холбон явагдаж байгаа харагдана. Гарсан цагаасан худалж айдсан дав ортол тасарч байгаа энэ азраг бол Төв аймгийн Сэргэлэн сумын Сумья сүрэнгийн улаан бор азраг юм. Үүний дараа Баян цагаан сумын даваа хүүгэнхээр Налайхан гарамжийн хар, Сэлэнгийн баруун хараагийн Хавг сүрэнгийн Сартайхээр Сэргэлэн сумын Ононгийн сар Хордон азраг араас нь нэхэлхэд одоо явж байна. Сумья сүрэнгийн бор азраг тасарч араас нь 2 ихээр саарл бүгэн зүсмийн азрагнууд нэхэж эхэллээ. Чухамдан наадамчин олны баяр бахалхуул гарсан цагаас ингэж айдсын даваа өгсдөл өнгөлж явна гэдэг бол уйсан эзэндээч унсан хүүхдтэйч харж байгаа наадамчин бидэнд ч гэсэн баяр бахархалтай. Эрхэм мөндөд морины хорхойтнууд уяач та бүхэн харж байгаа бах. Сумья сүрэнгийн бор азрагны араас 2 хээр зүсмийн азраг нэлээд хөл хөнгөнтэй нэхэж явна. Энэ бол дээр өгүүлсэн даваа хүүгийн хээр гарамжийн хар азрагнууд юм аа. Одоо жохомдан унсан морины хурд турч уйсан эдний авхаалсан ба хүүхдийн цог залбихэн бадардаг ийм л цаг ирж байна. Хордон морины төрөж айдсын давгаас өнгөрч алдар толгойг ороод ирж байна. Одоо удахгүй буян тухайган руу гарч ирнэ. Наадамч та бүхэн анзааран харж байгаа бох. Одоо 2 бараан зүсийн Баян цагаан сумын даваа хүүгэнхээр Налайхан гарамжийн хар, тэрнээсээс Сэлэнгийн баруун хараагийн Хавг сүрэнгийн Сартайхээр гарч ирж байна. Гарсан цагаас хурдалж явсан баруун хараагийн сангийн аж ахуйн Хавгжийн Сартай ирчихсэн билэн дээр өнгөрж юм Сумья сүрэнгийн Улаанбор айдсын даваа өнгөрөхөд сууж гэснэг үзэгч та бүхэн харсан байхаа. Жухамдан ардын хувьсгалын 73 жилийн хурдан морины уралдаан жухамдан энэ 2 хурдан хөлийн аль нь үзүүр төрөө булаалдахулаа гэсэн бодол төрж байна. Хүүхдийн авхаалсан ба энэ харагдана. Мөнч 100 холбон орж ирж байна. Зөв талаас нь орж ирж байгаа нь Төв аймгийн Баян цагаан сумын даваа хүүгийн хээр азар орж ирлээ. Дараа нь гарамжийн хар, дараагийн Хавг сүрэнгийн Сартайхээр Ононгийн сар Марын хээр орж ирж байна. Одоо та бүхэн гарч байна. Ононгийн сар азрагыг ардын хувьсгалын 73 жилийн ойн энэ баяр наадамд уйсан эзэн байтугай, унсан хүүхдэн байтугай хурсан олон энэ нэвтрүүлгийг тайлбарлаж байгаа би хүртэл сэтгэл огдохоор нэргэн Монгол улсын алдар туяач Марын хээр 19 наснда ийхүү бүдчин байж ардын хувьсгалынхаа баяр наадамд айргийн тавд орж байна. Ийхүү ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмын хордон азрагны уралдааныг сонирхуулахад энэ байна. Таны амьдралын нандин дурсамжуудтай бид хамт Ганган брэнд. Өнөөдрийн дугаарыг ихнэсний морьныхан ээлжээр бол улсын баяр наадамд соёлоо аман хүзүүдэд ихнэсний морь болоод одоо төрүүлсэн Зандан хүрэн гэдэг морьныхоо та удам мөчлийн талаар нь ярьж өгөөч. Архангай аймгийн уугуул Самбуугийн самдан гэж одоо олон түмнийхээ дунд алдарсан Монгол улсын мандавай сайхан игэл даруухан буурлуу яач. Морин тойруулгын анхны одоо морьдыг үж түрүү хайрыг турдуулсан байдаг хаа. Та ер нь хүрэн морьтойгоо хизээхэн хэрд уулзсан юм бэ? Ер нь төр улс маань бага насны мөр бол билээ төрүүлсэн. Азрын хүн хоёрыг төрүүлэх мөрөөдөлтэй байсан. Тэгээд ч одоо манай аавыг их насны мөр төрүүлгэн гэж өрсөн тийм ч. Тэгээд манай гарамжууга анх азрын төрүүлгийг би түүнд ярьлаа. Тэгээд их насны мөрийг ингэж төрүүлэх над дээр бас өөр байсан юм байна. Зандан хүрэн гэдэг улсын баяр наадамд соёл аман хүзүүдэд 1972 он 6 дарсан мөн шүү дээ. 13-т 14-т над дээр ирсэн. Тэгээд төрийн наадамд төрүүлсэндээ сая гэдэг нь 7 нас 8 настай бол аман хүзүүцсэн. Ийм төвхтэй. Улсын батлан хамгаалах туслах нийгэмдгийн морин спортын төв клубын уяач даваа хүүгийн уйсан Зандан хүрэн ихнаас 1966 оны ардын хувьсгалын 45 жилийн ойн баяр наадамд дааг түрүү магнит худлаад шүдээр хасагдсан. 1969 оны ардын хувьсгалын 48 жилийн ойд соёолон аман хүзүү.
1978 оны ардын өвсгөлийн 57 жилийн ойд их насны морь түрүү магнайт хурдаж наадамчин олноо баясгасан хурдан хүлгээ. Тэгээ би бол нэг ёсны төрийн бодлогын анхны одоо их мөнгө төлөвлөсөн. Тэгэхээр их мөр гэдэг чинь бол хамгийн л том бол нэрлэлтэй тийм ээ. Тийм үү. Тэгээд төрх юм их сайхан ойдын жил нь би уйсан юмсан 8 дор болоо. За тэгээд 15 6 шүрчж байгаа юм. За тэгээд харж үг гэдэл тэгээд уяагүй. Ахлын сайхан хэвээрээ байсан шүү. Хөрмөрдийнхөө удам мөчлөгийг та мэдгүй юу? Одоо мэдхгүй. Сандангой л одоо мэдгүй тэр чинь тэгээд залуу хүн ч байла сайн юу яаж мэдэхгүй те. Морны юмыг бас одоо бодлын залуучуудыг сайн судалж байгаас л гэж санагддаг. Бас л залуудаа л тэгээд Улсын баяр наадамд одоо дааг нэг хасагдаж мэдхгүй л чинь гисронгоо хүрэн дааг түрүүлэхэд түрүүлээд тэгээд шүдэн гарсан мань гэдэг асагдсан юм да. Тийм л эрт гарсан бол юм л. Тэнийг ер нь манай энэ даваад тэрман тэр яав төмөржаа гэдэг хүмүүс төрсөн баг шүү. Тийм дуулдаг. Тэгээ асагдсан юм лээ гэдээ болчихсон шүү. Хязаалуурээ соёлын дуралдаа ам үзүүлсэн гэдэг баха. Та тэр талаар нь уйж байгаагүй ч гэсэн ер нь сонсч юу? Одоо мэдэхгүй тэнийг би мэдэхгүй. Соёлол ам үзүүлсэн. Тэгээд айгүй шүдэн гарсан юм байгаа зү. Тийм ба. Эрт гарсан юм өөр юм миний өгч сайдаж. Ер нь сайхан л доо. Зандан гэж яасан гоё нэр өгсөн тэр үед. Тиймэр байсан да. Сайхан доолон сайхан мөр. Зандаа хөрмөрийг ер нь төрүүлдэг жил нь ер нь ямар хувьяатай хаана уягдаж байсан тэгээд ордог байсан. Ер нь дэшэд улсанаад нь том болоод 1.6 дараал тэгэл 10 дээр л ордог л байсан баг та. Тэгээд тэндээ нэг тийм сайхан таарсан тэгээд төрийн одоо хүслийг биелүүлсэн их насны морьтой анхны Баряны газрой соёл тагсан бүртгэгдсэн дотроос шантасайхан барин тасарч унсан хүүхдийн ухаан яачрын дэрхэн тот. Насны морины уралдааны магнайт 14 дугаар сургуулийн сурч тунгалгийн унсан улсын баяр наадамд өргөж ижүүлээд багнасандан аригдаж байсан морин тойролгын зандан хүрэн хурдлан ирлээ. Ер нь манай морин тойролгоос 6 их насны морь төлсөн шүү дээ. Тэний яг 4 над дээр би төрүүлглээ 2 манай очлон төлөвлөсөн. Тэгээд 6 их насны морь чи даацаг хэдүүлсэн 4 азган төлсөн юм одоо манай морин тойролгоос. Тэгч бас нэг тийм юм удам өгшил билээ сайжирч байж яваа болно да тийм ээ. Тийм. Одоо нэг суунд хэцүү байж шүү дээ бас. Нэг аймагч эсвэл тийм. Тийм. Оногон төрүүлнэ. Тэнэс өмнөөс хийсэн мэдлүүлэх гэж энэ баян жүлийн хэм жүлийн хайдын мөр гэдэг мөрийг авсан 7-8-2 төгсөн гэдэг баг шүү. Тэгээ занд нэг зургаалал тэгээ надад өгчтэй болсон. Тэгээ өнөөдрийн бас их юу тийм юм бас учиртай юм да тэгээд миний ааваас хойш анхны төрүүлэх сазар төрүүлсэн наадамд анхан ажил аваад анхны төрүүлс их мөр хоёроос цуг ингэж орно гэдэг бол ер нь тэгээ учиргүй ингэж байдгүй л дээ. Энэ ерөөлөөр хоёулаа нэг юм сайхан болсон. Энийг цугарч байгаа бол би бас ихвэлэг шийдэж байгаа. Одоо нас ч одоо нэлээд бас одоо орогийн нараар бол айлын гэрээр бол өнний тэгээд дундаас билийн дээш хөвчлээ шүү дээ жаргахлаа та тийм ээ. Тэгээд энэ сайхан юм байдаг юм байна. Хоёулаа нэг өдөр таарч байна. Төр засгийн хүсэл биеснийг таарч байна. Ааваас хойш би одоо ганцаараа одоо ханьгуул болчихлоо юм л дээ тийм ээ. Морихта тийм. Тийм үед бас төвсөж байгаа цугарч бат би их бэлэг шааж байна. Энэ хахад бас ийм бас хүүхдүүд нь бас тааруулаа сайхан юм байдаг. Их ойлж байна ойлгож байна да. Тийм.
манай ойцгааны 3 их хүн дараагаар ийлээ шүү дээ. Тэгээ одоо манай хэмэр төрүүлээд манай авраг зайд аман хөсөдөд. Манай бүрэ гэж их сая шилээ. Тэний хэмэр 3 төрөд 4-т энэ баян зүрхийн бат хөлөө тэний хэмэр орсон юм да. 5 зэрэгдэн сүм мажгийн хэр гэдэг юм аа. 6-ад энэ занда хүрэн чараад. 7-д манайхны тэр тожлоо чи хэлтэн гэж өнгөрөө байсан. Тэр ороод. 8-д манайхны бас энэ цагааны цахаачингийн зэрэг гэдэг юм ороод. 9-д юм болоо шүү дээ. Тэгээд цойдггүй болог ороод. Тэгээ манайхны салхин зэрэг болсон шүү дээ. Тэгээд манайхны бас тэр үед одоо бас нэг адуу сайжсэн ойшин сайн. Тэгээд нэг сайхан жил байсан баг та. Тий. Тэгжсэн. Нэг сумын 3 их хүн дараагаа ирнэ гэдэг бол бас тийм амараж шүү биш шүү. Тий. Тэгжээ. Хөрмөр улсын баяр наадам нэг төрүүлсэн 1972 онд ардын хувьсгалын 51 жилийн явгар улсын наадам зургаалсан юм байна. Тэр жилийн ер нь айрагдах хэмжээнд байж чадуу. Дээр нь хэлбэр хийцийн хувьд ер нь том жижигээрээ ямар шуухмөр байсан. Тэр талаар нь та манай үзэгчдэнд нэг сайхан ярьж өгөөч. Би энэ хайрцгийг их дурайсан. Ерөнхийдөө Тий. Араншин бол нааша. Тэр нэрийн чимээ тийш орж. Цаадахшин бол 50 ш. Өнөөдөр одоо ингээд адуун дотор байх чинь тэр хөндийн хэл газараа зогсож байна. Адуун дотор нь очоод нүгүрээ өмүүлээд л гүмэл хөөгөөд байхад чи санаанд орохгүй гэж хараад. Тэгээ сайхан тэрл бүр өмөлдөл мармалтай ажиглаад ийм болохын үед л очоод нэг хөөвөл хөдөө унгаж байгаа дараа шүү дээ. Тэрээс биш наанаг юун дээр бол тэгээд нэг тоогоод байхгүй дээ. Адууны хамгийн сүүлч гişн. Явахгүй. Уяндаа. Ямар сайн манай өргөн байсан бүрж өгдөг юм. Нэг гэртээс юм чинь өглөө ажиг минь чөдөстөмөр алдчихсан. Тэгээ нөгөө хүн очоод машин цуулгаад машинтай моринд явсан чинь моринд байдаг. Тэгээ заашгүй гэрээр бид уургаад атон дээр шумаж хийсэн. Тэгээ атон дээр шидурасгам уургаар баригдсан өдөө. Тэгээ тэр уусгаа оноо тэгээ дараа унаачдаг байга. Тэгээ тэгжсэн би жаа хаалцсан. Гэхдээ оролдол төрүүл гэж байлаа. Явгород унаачууч баярлуулдаг. Энэ ер нь хайшаа болгоцсон. Тэгжсэн гэж манайх ярьдаг. Тим их одоо яг өгдөөцсөн баянаар нэг хонхор, нэг сум, нэг амьгтас, нэг үе одоо нэг төвсөд толтой хөрх юм. За үзэгчдээ энэхүү 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн нэгэн дугаар энэ хүрээд өндөрлж байна үзэгчдээ. Өнөөдөр Монгол улсын Хөдөлмөрийн Баатар уяаш даваа хууга та бүхэндээ улсын наадамд төрүүлсэн азаргамар хоёр болох Соломон Алтарасарга Замдан хөрмөрнийхээ талаар хууч дэвлээ. Ингээд бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. Таны амьдралын нандин дурсамжуудтай бид хамт Ганган брэнд